Монгол Ардын нам өнөөдөр ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулна. Дулаалгын аян Чингэртэй дүүргээс эхэллээ. Хэрэглээний шинжлэх ухааны олон улсын хурал Монгол улсад болж байна. Оройн төргийн үзэгчдээ даваа гарагийн 7 гаруй мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Сая танилцуулсан боломжтой мэдээллийг одоо танд үзүүлэх болно. За тун удахгүй Монгол улсын 34 дахь ерөнхий сайдын нэр тодорхой гэж байна. За энэ албан тушаалт ерөнхийлөгчийн хамгийн газрын дарга Зандан Шатар улсын хурлын гишүүн Тэмүүлэн нар өрсөлдөж байгаа. За тэдний хинэн дараагийн ерөнхий сайдаар томилогдох вэ гэдгийг 300 гаруй гишүүний бүрэлдэхүүнтэй Монгол Ардын намын баг хурлаар шийдэх гэж байгаа юм а. За өдөр 13 цагт эхэлсэн хурал одоо хэрнээ үргэлжилж санал хураалт эцэслэгдээгүй байгаа юм. Энэ талаарх мэдээллийг Сүрлэгмаатай холбогдож авах гэж байна. Сүрлэгмаа төрийн тусгаар тогтнолын ордны гадна ажиллаж байгаа юм а. Тэгэхээр мэдээллийг бас зэгцтэй хүргэх үүднээс өнөөдөр удирдах зөвлөл хуралдаад тэрний дараагаар бол Монгол Ардын намын баг хурал эхэлсэн шүү дээ. Тэгвэл удирдах зөвлөлөөс одоо бас гарч байсан шийдвэрүүдийг иргэн сануулхад Сүрлэгмаа. Тэгэхээр оройн төргийн үзэгчтэй Тэнгэрлийн зүйн сурвалжлах баг тусгаар тогтнолын ордон буюу Монгол Ардын намын баг хурал хуралдаж байгаа байршлаас мэдээллийг шууд дамжуулан хүргэж байна. Тэгэхээр яг өнөө өглөө 10 цагт Монгол Ардын намын удирдах зөвлөл хүрэлцэн. За энэ зөвлөл бол нийтдээ 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй. За энэ дээр дараагийн ерөнхий сайдаар хэнийг ажилуулах вэ гэдэг дээр бол санал хураалт явуулахад нэг хүнийг оруулж ирсэн нь бол одоогийн улсын хурал ерөнхийлөгчийн хамгийн газрын дарга Зандан Шатрын нэрийг оруулж ирж 100% саналаар дэмжигдсэн байгаа. Тэгэхээр яг түүний хувьд бол өмнө нь бол 2 удаа улсын хурлын даргаар ажиллаж байсан. За 4 удаа улсын хуралд сонгогдсон туршлагатай парламент за түүнчлэн одоо маш олон жил одоо ажиллаж байсан гэдэг утгаараа бол яалтчгүй одоо туршлагатай хөдөлгөөний зөвшөөрөгдөх олон нийт хөдөлгөөний зөвшөөрөгдсөн юм одоо нэр дэвшиж муу юм а гэдэг мэдээллийг бол талууд бол өгч байсан. Тэгэхээр яг энэ Зандан Шатар дарга яг энэ ерөнхий сайдад нэр дэвшиж байгаатай холбогдуулан ер нь Монгол Ардын намын баг хурлын гишүүд болоод Монгол Ардын намын удирдах зөвлөлийн гишүүд яг ямар байр суурьтай байна вэ гэдгийг бол бид бол тодруулж авч хүрсэн байгаа. За тэгэхээр энэ талаарх яриаг юуны түрүүнд та бүхэнд нэрхэн сануулъя. Монгол Ардын намын нэр нэгдийг хангаа явуучих ийм хүний одоо нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзээд урд нь улсын хурлын даргаар ажиллаж байсан. За одоо ерөнхийлөгчийн намын газрын даргаар ажиллаж байгаа Зандан Шатрын гол Монгол Улсын ерөнхий сайдад удирдах зөвлөлийн гишүүдийн 100% саналаар бол сая дэмжиж гарлаа гэдэг тавар. Ганцхан нэр юм байна те? Өөр нэр орж ирээгүй юм те? Өөр нэр байхгүй. Зандан Шатар даргаыг 100% саналаар дэмжсэн гэж дээ. Энэ хүн яг засгийн газрын бүтэц зөвлөлтөний ямар хуу байдлаар байгуулахын хамтарсан засгийн газар байгуулах хэсгээр ер нь ямар бодлоготой орж ирсэн. Дараагийн сайд бол ерөнхий сайд өөрийнх нь одоо 100% бүрийн эрх асуудалтай. Тэгээд баг хурлын шийдвэр гараагүй эцлээгүй байхад одоо наан арай төрөгдөх баха. Би удирдах зөвлөлийн гишүүний хувьд бол засгийн газрынхаа яам хотуудыг сайд нарыг зөөлөө гэдэг саналыг бол хэлсэн байгаа. Тэр бүтээмжийн менежер гэдэг тэр нэг зөвлөлөө бүгдийг болох хэрэгтэй. Аж ахуй нэгж компаниуд өөрсдөө нээлттэй үйл ажиллагаа явуулах юм аа. Ханган нөхөөс биш учиргүй өндөр цалинтай нэг хүн ирээд бүгднийг хянаа суудаг тийм засаглал гэдэг зүйл бол компани дээр байх ёсгүй зүйл нь шүү дээ. Улсын хурлыг 2 удаа удирдсан хүнсүтэй аж ахуйн дээд сайд, гадаад хэргийн сайд хэрэглэх газрын дарга байсан. Зандан Шатрын бол нийгмийн дарга бол бас үнэлж явдаг. Тэр нөхөр би 2 удаа оюутлах гэдгийг шалгаж явж байхад засгийн газрын хэрэглэх газрын дарга байж байхдаа тэрийг дэмжиж их хурлын дарга байж байхдаа оюутлахын гэрээ хэлцээрийг улсын хурлын тогтоол гаргаж байсан учраас тэр зүгээр нь бол энэ айхтар сүрхий гадна дотны бүлэглэлд хамаардаг юм гэж үзэж байгаа. Ерөнхий сайд гэдэг бол одоо сонгогдсон хүмүүсийн эдэг ажил шүү дээ. Тэгэхээр би сайн мэдэхгүй байна. Одоо маа орж ирэх юм орж ирэхгүй юм. Юу парламентаас орж ирэх болов уу гэж бодож байна. Тэгэхээр мэдэхгүй байна. Бас нөгөө юмын сонсох хэрэгтэй болно шүү дээ. Ямар мөрийн үйлдэл төвшүүлэх юм, юу их гэдэг сонсно гэсэн. Өмнөх үед парламент бол сайн удирдах ажилласан. Бас энэ нэгдлийг хангаж чадсан. За үндсэн хуулийг бас өөрчлөлт хийхэд бас том үр хөрөлтөд оролцсон. Тэгээ яг Зандан Шатар хүний хувьд бол одоо би бол дэмждэг, итгэдэг.
яг парламентыг ажиллах жоохон төвхтэй гэж магадгүй юм даа л гэж бодож яг үнэнд. 5-6 хүний нэр яригдж байна. Мэдээж тэр дотроос бол одоо Зандан шатар дарга бол улсын их хурлын гишүүнээр хэд хэд удаа ажилласан, их хурлын даргаар ажилласан, улс төрийн төрийн намын туршлагатай аль алийг бас аваа явчих ийм боломжтой болох. Зүгээр ардын нам дотор бол энэ маш олон ерөнхий сайд хийх ийм боломж олцоотой боловсон хүчнүүд бол бий л дээ. Таныг өсөн 20 минутын өнцгөр орооны дарга сайд авах дараа шинжлэх газар дээр бас би та бүхнээс сонсож байна. Та бүхэн өглөө босоод ирсэн ерөөсөө сэтгүүлч нар нэг иймэрхүү мессеж бичсэн байсан. Одоо надад бол бодож сонссон төлөвлөсөн юм яг одоогоор байхгүй байна. Санал тавиул мэдээж одоо олонхын шийдвэрийг сонсно. За тэгээ баг хурлаар тэ засгийн газарт орно гэвэл одоо орж ажиллахад одоо татгалзаад байх юм айгаад байх юм бол байхгүй. Засгийн газрыг хамтарч байгуулах хэсгээр та ямар байрсан? За ер нь бол арчил нам бол хамтарч ажиллахгүй гэдгээ бол хэлсэн нэгдүгээрт. Хоёрдугаарт одоо манай баг хурлын шийдвэр гарцсан. Баг хурал гэдэг маань Монгол Ардын намын баг хурал гэдэг маань одоо энэ 200-300 мянган намын гишүүдийн одоо төлөөлөл болсон төлөөллийн төв байгуулга. Тийм учраас бол мэдээж бол арчил намтай бол хамтрахгүй нь бол тодорхой хаа. тодорхой хэмжээнд бол би хамтрах боломж байгаа болов уу гэж харж байгаа. Бас дангаараа явна гэдэг чинь өөрөө их хэцүү шүү дээ. Даавд маань нөхцөл байдлыг уусаа өөрсдөө мэдж байгаа. Монгол Ардын нам бол 68 судалтай. Тэгээ 64 хууд эцэслэж батлна. Тэгээ хүний амьдрал баян чөлөөтэй гадна дотны томилт инээдрэгээд олон зүйлүүд байдаг учраас бас тодорхой хэмжээнд би бас хамтраад явах болов гэсэн зөв тийм хувь үнэд байрсуу. Эдийн засаг тулгарч байгаа татварын асуудал байна, нөөтийн асуудал байна, нийгмийн даатгалын асуудал байна, ажлын байрны асуудал байна, ажиллах хүчний асуудал байна, тийм ээ. Тэр энэ олон асуудлуудыг зөв зэгцэнд нь оруулж эренбэлж чадах ерөнхий сайд байгаасаа л гэж би хувьдаа бол одоо баг хурлын гишүүнээ үзэж байгаа. Энэ байр суурьаараа бас баг хуралд оролцсон. Дангаар болон одоо хамтрах засаглалын асуудал явж байна. Энэ дээр та ямар байрсан бэ? Тэр хамтраад үзсэн шүү дээ, тийм ээ. Баг хурал хамтраад одоо ингэж болохгүй юм байна. Дангаараа явъя гэсэн байдлаар бол сая санал хураалт их хурал дээр болох шиг боллоо, тэ баг хурал дээр болсон. Тэр ардын намд дангаараа засаг байгуулад өдөртөд явах боловсон хүчин байгаа болов уу гэж бодож байна. Тийм учраас боловсон хүчний бодлого дээр маш зөв анхаарад зөв хүмүүсээ бас энэ одоо гүйцэтгэх заслалд ажилуулах юм бол тодорхой үр дүн гарах байх. Яамдуудаа цөөлөх ёстой. Талын би бол одоо 8-9 8-тай байгаасаа гэж бодож байгаа юм. Тэр шийдвэр гаргахад хангалттай байна гэсэн үг тийм ээ. Манай өөрөө эдийн засаг ямар вүлээ, хүн ам маань өөрөө ямар билээ. Над хүмүүст өгсөн тэр 50 мегаваттын турбин генераторыг сэргээхэд дор хаяж 24 сар гэдгүүд үнэн. Яагаад тэгэхээр тэр чинь ингээд нэг юм бэлэн байж байгаа тоног хөрөмж биш. Үйлдвэрлэхэд дор хаяж нэг жилийн хугацаа. За тэгээд одоо угсрахад тэгээд тэгэхээр хамгийн багадаа нэг 1.5 юм уу 2 жилийг л зарцуулнаа. Тийм учраас бид нар одоо яг бодит байдалтайгаа эвлэрээд яавал энэ өвлийг одоо амжилттай тавих уу гэдгийг өнөөдөр бид нар бодох хэрэгтэй. Тийм учраас маш яралтай одоо энэ засгийн газар эв хавандаа ороод ажилдаа хамтсуу шамжиж орхон гэх чухал байлаа гэж бодож. За энэхүү Монгол Ардын намын удирдах зөвлөл хуралдаж дууссаны дараагаар 13 цагт Монгол Ардын намын баг хурал эхэлсэн байгаа. За баг хурлын талаарх мэдээллийг бас Сүлэгмаатай холбогдож авъя. Баг хурал дээр бол яг эхлээд удирдах зөвлөлөөс Зандан шатар даргаыг одоо ерөнхий сайдад нэр дэвшүүл 100% одоо саналаар нэр дэвшүүлсэн болвол яг заалнаас бол харин улсын хурлын гишүүн Тэмүүлэнг дэвшүүлсэн байлээ. За яг энэ үеэр яг тухайн үед одоо юу болсон бэ гэдэг талаарх мэдээллийг Сүлэгмаагаас авъя. Тэр яг Монгол Ардын намын удирдах зөвлөлөөс бол улсын хурлын ерөнхийлөгчийн намын газрын дараа Зандан шатрын нэрийг бол оруулж 402-аас саналаар дэмжсэн байгаа. Гэхдээ энэ хүнээс гадна бол 3 хүн нийтдээ бол яг заалнаас буюу Монгол Ардын намын баг хурлын заалнаас нэр дэвшүүлсэн байгаа. Тодорхойлох юм бол улсын хурлын дарга Амар Баясгалан болон Монгол Ардын намын баг хурлын гишүүн Мэргүү болон улсын хурлын гишүүн Аюул байдал гадаад хэлний байнгын дарга Тэмүүлэн нарыг бол дэвшүүлсэн байгаа. Тэгэхээр энэ 3 хүний тухайд бол Амар Баясгалан болон Мэргүү нэрийн хувьд бол өөрсдийн нэрээ бол батсан байдаг. Зэмсдэр Тэмүүлэн бол Зандан шатар нарын бол нэр дэвшүүлдэг. Тэгэхээр энэ хоёр хүмүүсийн яг санал хураалт эхэлсэнтэй холбогдвол яг нийтдээ санал хураалтын нууцаар явуулаад 6 цагийн турш үргэлжилсэн байгаа. Тэгэхээр яг одоо мэдээлэл хийх гэдэг шүү. Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Судбаатар яг санал хураалтын дүн ямархуу гарваа гэдгээр танилцуулах гэж байгаа та бүхэн. Хууль мэдээллийн хөрөлтөөр ирсэн нөхөдөө энэ өдрийн мэндийг өргөн төвшүүлье. Монгол Ардын намын баг хурлын 7 дугаар хуралдаан
амжилттай хуралдаж дууслаа. Монгол Ардын намын баг хурлын энэхүү хуралдаанаар Монгол Улсын үндсэн хууль Монгол Ардын намын дүрм заасны дагуу Монгол Улсын ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулж томилуулах саналыг хэлцлээ. Мөн одоо бусад гэсэн асуудлуудыг хэлцлээ. За Монгол Ардын намын баг хурлын энэ удаагийн хуралдаанаар шинэ ерөнхий сайдад нэр дэвших 4 нэр дэвшигчийн асуудал яригдсан. Өглөө Монгол Ардын намын удирдах зөвлөл хуралдаж Монгол Ардын намын дарга Лувсан намсрын оюун эрдэнэ санд болгосны дагуу намын удирдах зөвлөлийн хурлаар гомживын зандан шатрыг 100% саналаар намын баг хуралд Монгол Улсын ерөнхий сайдад нэр дэвшүүлэх энэ саналыг оруулсан. Баг хурлын зааланд нийт 3 нэр дэвшигч нэмэгдэж 4 хүний нэр дэвших санал гарсан. За 2 нэр дэвшигч нэрээ татаад ингээд гомживын зандан шатар гам зэргийн Тэмүүлэн гэсэн 2 нэр дэвшигчтэйгээр өнөөдрийн баг хурал дээр санал хураалт явагдаж дүн гараад байна. Энэхүү баг хурлын үеэр шинэ ерөнхий сайдад нэр дэвшигч байгаа хүмүүсээс өнөөгийн үүсэж байгаа улс төрийн нөхцөл байдал, улс орны нийгмийн эдийн засгийн асуудлаар олон асуулт асууж мөн 50-аад хүн одоо бас цаашид анхаарах бодлогын асуудлуудаар санд бодлоо илэрхийлсэн нэлээ одоо өргөн хүрээнд хилцүүлэг болсон юм баг хурал боллоо. Баг хурлын 347 төлөөлөгч энэхүү санал хураалтанд оролцож 6784% саналаар гомживын зандан шатрыг Монгол Ардын намын баг хурал Монгол Улсын ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр боллоо. Энэний дагуу баг хурлын шийдвэр гарсан учраас, тогтоол гарч шийдвэр гарсан учраас маргааш бид бүхэн Монгол Улсын ерөнхий сайдад Монгол Улсын үндсэн хууль заасан, бусад хууль заасны дагуу шинэ ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэрийг томилуулах саналаа хүргүүлэх болно. Баг хурлын энэхүү хуралдааны үеэр улс орны нийгмийн эдийн засгийн амьдралын асуудлаар, төсөв эдийн засгийн асуудлаар, олон улсын нөхцөл байдлын асуудлаар олон талаас нь бас ярилцаж энэ шийдвэр гаргасныг та бүхэнд бас дуулгахад таатай байна. За. Тэр Монгол Ардын намын 6 дугаар баг хурал хэдхэн хоногийн өмнө хуралдаж хамтарсан засгийн газар талаар баримтлах шийдвэр гаргасныг та бүхэн бүгд мэдж байгаа Монголын ард түмэн. Бид бүхэн энэ удаагийн баг хурлаар бол шинэ ерөнхий сайдын нэрийг тодруулан гаргасан. Шинэ ерөнхий сайд томилогдоод бүц бүрэлдэхүүний хуулиа оруулах. За цаашид парламентын түвшинд, засгийн газрын түвшинд хэрхэн ажиллах гэдэг бодлогоо нээлттэй зарлаад явна гэж бодож байгаагаа бас хэлье. Өнөөдрийн баг хурлын хуралдааны үеэр 2 нэр дэвшигч энэ талаар өөрсдийнхөө байр суурийг тодорхой илэрхийлсэн. Улсын хурал дээр Монгол Ардын нам олонхийг буюу 68 судалтай улс төрийн хүчин. Улсын хуралд олонхийг бүрдүүлж байгаа улс төрийн хүчин шинэ ерөнхий сайдын нэрийг дэвшүүлдэг, ерөнхийлөгчдөө зөвшөөрсөн. Энэ дагуу зөвшөөрсөн. Бид бүхэн парламентод 53.6% саналыг эзэлж байгаа улс төрийн хүчин учраас шинэ ерөнхий сайд томилогдно гэж бодож байна. Яагаад гэвэл Монгол Ардын намын баг хурал бол Монгол Ардын намын төлөөллийн төв байгууллага. Төлөөллийн төв байгууллагыг бүлэг, бүрэн, дүүрэн дэмжих хүчтэй. Энэ агуулгаар нь ярьж байгаа маа. За энэ удаа би баг хурлын болон шинэ ерөнхий сайдын нэрийн асуудлыг ярьж байна. За яг манай намын дүрмд өмнө нь ийм одоо намын үйл явцад ийм зүйлүүд байсан. Тухайлбал 21 онд хүрэх дарга ерөнхий сайдаа өгж байхад оюутан даргаыг намын даргаар сонгоод хүрэх дарга дараа нь ерөнхийлөгчөөр нэр дэвшихтэй намын дарга баг хурал дээр оюутан даргад өгж байсан. Гэх мэтлэн ийм одоо байдаг. Тэгэхээр Монгол Ардын намын дүрмийн дагуу дараах үйл явцад өрнө гэдгийг та бүхэнд хэлье. Баярлалаа.
За ийхүү дараагийн ерөнхий сайдад Гомбожовын Зандан шатрын нэрийг одоо дэвшүүлэхээр Монгол Ардын намын баг хурал шийдвэрлэснээ дөнгөж сая танилцууллаа. За тусгаар тогтнолын ордноос манаас тгүүлж сүрлэгмаа шууд дамжуултыг одоо та бүхэнд үзүүллээ. За тэгвэл энэ удаагийн одоо ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа Гомбожовын Зандан шатрын тухай зарим мэдээллийг та бүхэндээ хүргэе. За өмнөх парламентын дарга Гомбожовын Зандан шатар энэ жил 55 настай Баянхонгор аймгийн Үлзийд сумын дунд сургууль нийслэлийн ерөнхий боловсролын 77 дугаар дунд сургуульд суралцаж төгссөн. За 1987-оос 1992 онд Оросын албаны улсын эрхүүгийн улсын ардын аж ахуйн дээд сургуульд суралцаж санхүү эдийн засагч мэргэжил эзэмшсэн. За мөн Америк нэгдсэн улс, Бүгд найрамдах Энэтхэг улс, Бүгд найрамдах Солонгос улс, Швед, Голланд зэрэг улсуудад банк, санхүү, бизнесийн удирдлагын чиглэлээр сургалт дүргсэн. Эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй юм а. За ажлын одоо ажилласан байдлын хувьд бол худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн багшаас эхлээд хөдөө аж ахуйн банкнд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч Хаан банкны дэд захирал хийж байсан тэрээр 2003 онд Монгол улсын хүнс хөдөө аж ахуйн дэд сайдаар ажиллаж байсан. За үүний дараа 2004-2008 онуудад Монгол улсын их хурлын гишүүнээр сонгогдсон. За ингээд 2009-өөс 2012 онд Сүү Батболдын засгийн газарт Монгол улсын гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан юм а. За харин 2012 онд Монгол Ардын нам улсын их хурлын одоо сонгуульд хангалттай суудал авч чадалгүй ялагдал хүлээхэд Монгол Ардын намын ерөнхий нарийн бичгийн даргын албыг 2013 он хүртэл хашиж байгаад 2015 он хүртэл Америк нэгдсэн улсын Стэнфордын их сургуулийн хөгжил, ардчлал, хуулийн засаглалын хүрээлэнд судлаачаар ажиллаж байсан юм. За ингээд 2016 оны сонгуулиар дахин улсын их хурлын гишүүнээр сонгогдоод 2017 онд хөрөлсөхийн засгийн газарт Монгол улсын сайд, засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын албыг хашиж байсан. За ингээд 2019 оны 2 дугаар сараас 2024 оны 6 дугаар сар хүртэл хоёрч парламент дамнан улсын их хурлын даргаар ажилласан. За өнгөрсөн 2024 оны их хурлын сонгуулиар 1-р тойрог буюу Архангаа, Урхангаа, Баянхонгорт өрсөлдөөд 42% санал авч өвдөг шороотсон. За одоо Монгол улсын ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байгаа. За ингээд тэрээр Монгол улсын 34 дахь ерөнхий сайдад нэр дэвшгээр болж байна. Үзэгчдээ Тэнгэрлэгдийн 7 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. Гэр байшингийнхаа дулаан алдагдлыг шийдсэн айлд хийн болон цахилгаан халаагуурыг сонголтоор нь тавьж халаалтын хэрэглэнээс сар бүр 100 мянган төгрөгөөр хөнгөлөхөр болсон. За үүнтэй холбогдуулаад нийслэлээс айл өрхүүдийг өн төлбөргүй дулаалах ажил хийгдэж эхэлсэн байна. Чингэлдээ дүүргийн 13 дугаар хорооны иргэн Чулуун Батих 10 гаруй жил дулаалгын засвар хийгээгүй дулаан алдагдал ихтэй байшинтай байсан байна. Дулааны алдагдлыг нь өнгөрсөн хавар тооцож үзэхэд Чулуун Батих шиг нэг айлын гадуурх дулаалгын хөөсөн цэр болон суурийг дулаалахад 1 м квадратын үнийг 60-аас 90 мянган төгрөг байхаар тооцоолжээ. Одоо ерөөсөө үцгэлдэр гэсэн өнөөдөр ингээд дуусч штэ. Ерөөсөө 2 хоног дотор маш чанартай, маш одоо боломжийн одоо маш одоо сайн чанараар одоо сайн гүйцэтгэж байгаа. Чингэлдээ дүүрэгт Чулуун Батих шиг 50 байшинг эхний ээлжинд дулаалж төсөв тодорхойлохыг оролдож байна гэлээ. Дулаалга хийлгсэн айлууд өөрсдөө гадна талын шавар болон будаг өнгөлгөөгөө хариуцж хийн. Энэ мэтээр 7 мянган байшин 3 мянга гаруй гэрийг дулаалгаар төлөвлөсөн гэлээ. 10 хороогоо сонгоод одоо ногоон бүсчлэл гэж үзээд 10 хороогоо хамруулахыг энэ дулаалга аянд. Ер нь аль бид нар манай Чингэлдээ дүүрэг маань одоо энэ нийслэлийн энэ дулаалга аянаас арай уртаад өөртөө санал санаачлаг гаргаад одоо хайлаастад байдаг 15 дугаар хороогоо сонгоод энэ яг өвлийн илхүүтний үеэр нөгөө дулаан алдагдалтын хэмжилтийг хийж үтсэн. Үүнээс үзэхэд нийт одоо хэмжилтэнд хамрагдсан өрхүүдийн маань 90% нь дулаан алдагдaltaа. Гэхдээ тэр нь маш өндөр 50-аас дээш хувийн өндөр хэмжилттэй гарч ирсэн.
Гэр хорооллын айл өрхийн байшин болон Монгол гэрийг дулаалгах ажлыг 10 сарын 1 гэхэд дуусгахаар төлөвлөсөн байна. Нийслэлийн хэмжээнд 16 мянган гэр, 22,667 байшинг үн төлбөргүй дулаалж өгөхөөр төлөвлөжээ. Байшингийн гадна дулаалгад XPS хөөсөн цэрэг ашиглаж байна. Энэхүү хөөсөн цэрэн дулаалгын хавтанг манай улсад үйлдвэрлэж байгаа 2 компани байна гэлээ. Энэ 2 компани нөөц бололцоо 22 мянга гаруй байшинг дулаалгахад хүрэлцэхгүй гэсэн асуудал тулгарч байгааг салбарынхан хэллээ. Харин Монгол гэрийн дулаалгын хэрэгсэлд 78 аж ахуйн нэгж компанитай хамтарч ажиллаж байгаа гэлээ. За нэг байшинг бол бид нэр ойролцоогоор ажлын хөлс тооцоод нэг 3 сая орчим төгрөгөөр дулаална гэж үзэж байна. За учир нь юу вэ гэхээр нэг байшингийн дундаж метр квадрат нь 57 метр квадрат байгаа. За ханы дунд чинь ойролцоогоор нэг 90-100 метр квадрат одоо ханыг бид нэр одоо хөөсөн цэрээр тогтоож өгнө гэж байгаа. Жишсэн байдлаар бол нэг сая 500 орчим мянган төгрөгөнд бол Монгол гэрээг бол дулаална гэж харж байгаа. Энэ дулаалгын ажилд иргэд оролцож ажиллах боломжтой юм байна. 1 м квадрат дулаалгын ажлыг 3500 төгрөгөөр тооцож иргэдийг ажилуулах боломжтой байгаа гэлээ. Ингэснээр 2 сарын хугацаанд 6-аас 7 сая төгрөгийн цалин авах боломжтойг хэлж байлаа. За хэрэглээний шинжлэх ухаан ба инженерчлэл олон улсын 4-р баг хурал Улаанбаатар хотод эхэллээ. Баг хурлыг боловсролын яам болон эдийн засаг хөгжлийн яам, шинжлэх ухаан технологийн их сургууль хамтран зохион байгуулж, за Монгол орны төдийгүй дэлхийн олон эрдэмтэн судлаачид, инженерүүд, профессор, оюутнууд хорон цугласан юм. Програм хангамж инженерчлэл дэлхийд ноёлж байгаа энэ цаг үед олон улсын эрдэм шинжилгээний баг хурал зохион байгуулах нь шинжлэх ухааны ололт амжилтыг улс орондоо авчирж байгаа том боломж юм а. Шүтээсээс уламжлал болгон зохион байгуулж байгаа энэ хуралд 8 улс орны 178 оролцогч хүрэлцэн иржээ. Манай Солонгос улс ол боловсон хүчний гадаадд бэлдээд буцаад эх орондоо оюуны хүчийг ашиглаж хөгжилд хүрсэн. Монголд ч бас яг энэ аргаар өөр төвшөнд гарна гэж харж байна. Монгол улс газрын тос, нүүрс, эрдэс хөдрийн ариун баялагтай бөгөөд эдгээрийг хэрэглээнд нэвтрүүлэхийн тулд хүний нөөцийг бий болгох төрийн бодлогоор дэмжиж байж уул уурхай хүнд үйлдвэр, химийн инженерчлэлийн салбар хөгжинэ гэж харж байгаа. Шинжлэх ухааны суурь мэдлэг мэдээж чухал. Түүнийг ашиглаж мөнгө болгох, хэрэглээнд нэвтрүүлэх илүү чухал. Үүн дээр л Монгол улс гацсан. Судалгааны тал дээр хөрөнгө оруулалт хийж, судалгаа хийж үйлдвэрлэлд мэдлэгийг нэвтрүүлэх хөшөөрөг болдог. Үүний тулд судлаачдыг дэмжих нэн тэргуунд хэрэгтэй юм. Улс орнууд инженерчлэлийн салбараа ийхүү хөгжлийн үндэс болгосноо ярьлаа. Харин манай улсад инженерчлэлийн чиглэлээр суралцж төгсөгчдийн тоо цөөн байгаа нь зөвхөн дээд боловсролын түвшинд төдийгүй ерөнхий боловсролын шатнаас ихтэй асуудал гэж мэрэгчлэтнүүд тайлбарлалаа. Дунд сургуулийн боловсрол, математик, физикийн хичээл сонгон судлах сонирхол харьцангуй бага бөгөөд сургалтын арга зүй, лабораторийн орчин хангалтгүй, хүүхдийн сонирхлыг татхуйц хэлбэрээр заадаггүй нь гол шалтгаануудын нэг хэмээн үзэж байна. Одоо Монголын боловсрол ялангуяа хэрэглээний математик, хэрэглээний физик, хэрэглээний хими чиглэлийн гол ялгаа яагаад Монголд энэ цөөн оюутан сураад байгаагийн гол ялгаа юу вэ гэдгийг миний зүгээс бол судлаачийн зүгээс ажиглахад бол хамгийн гол зүйл бол энэ дунд сургуулийн боловсрол дээр бол энэ суурь судалгааны хичээлийг бол сонгон байдлаар хуучин шиг хүүхэд бүр суудаг, сонирхдаг байдлыг арай жоохон сул тавьсантай холбоотой гэж бодож байгаа. Тэгэхээр дунд сургуулиас зөв голдролд орж иж их сургуульд сурах оюутны дур сонирхол тоо бол олширно гэж харж байгаа. Элсэж орж байгаа оюутнуудын хувьд бол ерөнхий боловсролын сургуультай математик, хими, физикээрээ илүү гүнзгийр суралцсан оюутнууд бол инженерээр суралцахад илүү боломжтой байдаг. Ерөнхий боловсролын сургуулиуд маань илүү лаборатори дээр тулгуурлаад илүү сонирхолтой байдлаар энэ хичээлүүдэд орох юм бол илүү олон оюутан сурагчид маань сонирхоод илүү инженер болж шинжлэх ухааны технологийн сургуультай суралцах байхаа. Италийн профессор Лука шинэ төрлийн нанометрол судалж байгаагаа танилцуулж байна. Бараг Нобелийн шагнал авах үеийн нээлттэй Монголд ирж танилцуулж байгаа нь энэхүү хурлын цар хүрээг илтгэнэ. Энэ мэтчилэн математик, физикийн шинжлэх ухааны өгүүллүүдийг олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн хэвлэлд нийтлэнэ. Ингэснээр Монголд болж буй олон улсын хурал аль хэдийн хүлээн зөвшөөрөгдөж байгааг илэрхийлж байна.
Боловсролын болон Монголын багш нарын холбоо хувийн хвшлийн төлөөлөлтөд хамтран хөнгөлөлт урамшууллын картын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо. Хөтөлбөрт төр хувийн хвшлийн боловсролын салбарт ажилладаг нийтдээ 112 мянга гаруй хүн хамрагдах боломжтой. За энэ хөтөлбөрийг 20 гаруй хувийн аж ахуйн нэгж байгууллагууд дэмжиж ажиллахаар болсон байна. Боловсролын яамтай гэрээ байгуулсан бүх байгууллагад боловсролын салбарын нийт ажилчид төлбөрийн хөнгөлөлт эдлэх боломж үүсэж байна. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр боловсролын салбарт ажиллаж байгаа хүмүүсийн орлогыг бодитоор дэмжиж байгаа чухал хэрэг гэж салбарынхан онцоллоо. Мөн энэхүү хөтөлбөрийн үр дүнд боловсон хүчний тоо нэмэгдэх чухал ач холбогдолтой гэлээ. Тэгэхээр энэ ажлыг бол хийхдээ бид яамны зүгээс боловсролын яамны зүгээс хувь хүний мэдээллийг хамгаалах, хувь хүний нууцыг хамгаалах тал дээр онцгой анхаарна. Зохион байгуулалтын асуудлуудыг манай мэргэжлийн холбоо, Монголын багш нарын холбоо өөрсдөө зохион байгуулад ингэ явах юм. Дан ганцхан төрөөс хамаарахгүйгээр хувийн хвшлүүдийг нийлээд хийж болох талаар нэг юм том ажлыг өнөөдөр эхлүүлж байна. Тэгэхээр энэ бол үнэхээр багшийн үнэлэмжид бодиттой хувь нэмэр оруулсан том ажил байна гэдэгт итгэж байна. Тэгээ өнөөдөр хүрэлцэн ирсэн 20-од үндэсний том компани группүүд ирлээ. Тэгэхээр эдгээртэйгээ хамтраад энэ нэг ажлын ард гарснаар багшийн үнэлэмж одоо аль салбарт очисон багшийн нэр хүнд өснө. Тэгэхээр тухайн салбараар багш ямар хувиар хөнгөлүүлэхийг бол мэдээж хувийн байгууллага байна өөрсдөө мэдэх юм аа. Боловсролын байгууллагын ажилчдад зориулсан хөнгөлөлт урамшууллын картын хөтөлбөрийг дэмжиж ажиллахаар болсон 20 гаруй хувийн компаниуд ямар хөнгөлөлт урамшуулал олгох нь одоогийн байдлаар тодорхой болоогүй байна. Энэхүү хөтөлбөрт хувийн аж ахуйн нэгж компаниудаас гадна төрийн байгууллагуудыг хамруулна гэлээ. Одоогийн байдлаар M-банк, Номин, UBCAP, CU, Unitel, Monos гэд 20 гаруй компани байна гэлээ. Тэнгэр телевизийн 70 мэдээллийн хөтөлбөр студиэс танд шууд хүрч байна. За 5 үед амжсан гэр бүлийн бизнес Paul Bakery-ийн групп холдрын эзэмшилд багтдаг дэлхийн 55 улсад 820 гаруй салбартай Францын талх, нарийн бов, амттан, кофе зэрэг бүтээгдэхүүнүүдээр алдартай юм а. Монгол улсад нэгдсэн салбараас манай сурвалжлагч дараах сурвалжлагыг бэлтгэлээ. Манай улсад Paul Bakery 2024 онд Централ Таврын нэг давхурд анхны салбараа нээгээд байна. Энэхүү бекри нь Монголд үйл ажиллагаа явуулж буй хамгийн том гал тоогоотойгоор онцлог бөгөөд бялуу торт, сэндвич, салаад, кофе зэрэг төрөл бүрийн амтд бүтээгдэхүүнийг шинээр нь өдөр бүр хэрэглэгчдэд хүргэж байна. Үйлчилгээний соёл ажилтнуудын харилцаа мэдлэгээс гадна дотоод орчны уур амьсгал, интерьерийн жижиг деталь бүрт нь Францын нарийн мэдрэмжийг шингээсэн тул үйлчлүүлэгч бүр дахин ирмээр дотн тухтай мэдрэмжийг авч чаддаг. Манай бекрийн байгаль орчинд ээлтэй чанартай бүтээгдэхүүнтэй гэдгээрээ ялгаатай. Жишээ нь манай талхнууд бүгд Францын гурилаар хийгддэг. Францын үйлдвэрлэгчид чанарын өндөр түвшний бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг. Бид хэрэглэгчдэд хамгийн сайн чанарын бүтээгдэхүүн хүргэх тал дээр онцгой анхаарч ажилладаг. Бүх зүйл орцноос эхэлнэ. Бид үйлдвэрлэлийн бүх процессоо доктортой байгаль дээлтэй байлгахыг маш их хичээдэг. Жишээлбэл бид хиймэл өнгө оруулагч ашигладаггүй. Зөвхөн байгалийн гаралтай өнгө оруулагч ашигладаг. Францын талхны уламжлалт амтыг монголчуудад хүргэж буй энэхүү брэнд нь зөвхөн амт биш харин соёлын нэгэн хэсгийг авчирч буй онцлог юм а. Тэнгэр телевиз 70 мэдээллийн хөтөлбөрөөр үзүүллээ. Хамтдаа анхаарлаа хандуулсан танд баярлалаа.